Энэ резонанс гэдэг ойлголт нь өөрөө юу юм гэхээр энд нэг хүн ингээ ар гэд уурлахад бид нэр сэргэг ухамсаргүй байжгаад ухамсараа алдаад энэ хүний муухай энерги вэ штэ хэрүүл урал хийсэн муухай энерги энтэй яг ухамсараа алдаад адилхан төвшөнд очиж өөдөөс нь ар гэд ингээд хэрэлдэж маргалдаа ингээ явчих юм бол энийг резонанст орно гэж нэрлэдэг байгаа байхгүй. Резонанс буюу яг юм адилхан давтамж дэлгөөнд орох буюу тухайн хүн юу мэдэрч байна би яг тийм мэдрээд тухайн хүн ямар ааш авиртай байна яг тийм ааш авир одоо тэр энерги надад орж ирээд би тийм ааш авир гаргахыг резонанс гэж хэлдэг байхгүй. Гэтэл хүн сэргэг ухамсартай хаар яах юм гэхээр энд нэг хүн ар гэд ингээ уурлаад давтамж дэлгөөний юм байна штэ. Гэтэл би өөрөө сэргэг ухамсартай ийм сайхан тайван тогтуун дэлгөөнтэй байгаад сэргэг ухамсараараа энэ нь давтахгүй байх юм бол магадгүй миний энэ сайхан тайван давтамж дэлгөө энэ хүнийг бас ингээ тайван болгоод бит хоёр адилхан ийм тайван сайхан энергин дээр резонанст ороод бит хоёр яг ижлэхэн давтамжинд ордог байхгүй. Тэгэхээр энэ бол бүр ингээ туйлын чухал ойлголт. Юу юм гэхээр энэ бол жинхэнэ хамгаалтын механизм байхгүй. Энэ сэргэг ухамсартай байхдаа бид нэр гадны тэр таатай янз бүрээрээс одоо энерги мэдрэмжийн резонанст орохгүй өөрийгөө яг ингээд бариад тайван байсан бол хүн энд хичнээн ингээ янз бүр болоодсэн ч гэсэн тайвнаараа үлдэж чадна гэдэг чинь өөрөө маш том хамгаалт. Ерөөсөө хамгаалт гэдэг бол ийм л юм хэлдэг